2026 оны Монголын хамгийн гоё амттай топ 3 дахиатай газраар нийт үзэгчдийн 1000 гаруй комент дундаас хамгийн их санал авч Dutch Chicken, KFC, Анар Зоог тус шалгарсан байна. Одоо амттай очиж дахиагийн идэж үзцгээе. Dutch Chicken-ийн хамгийн гоё амттай Доо багц, за бас seafood фастаг захиалж авсан. Одоо амттай идэж үзцгээе. Тэгэхээр бүр амар гоё зөөлөх юм байна. Бас амар халуун аваатай биш, хэд ч хэрлэг биш, яг таарсан. Аюу гоё амттай юм байна. Нэр бүр нэг ялц болцсон мах байдаг шүү дээ, яг тийм янз юм байна. Минут үгээс ийм тэгэхээр бүр анхудаа идэж байна. Соус нь бүр нэг ганц ямсч үзэж байгаа тийм амттай guys. Би Dutch Chicken зөвхөн нэг дарханд байт юм болов гэж бодож ирсэн чинь хотод бас салбар нээсэн юм лээ. Баянзүрх дүрт нэг, Баянгол дүрт нэг гэдэг хотод хоёр салбартай, тэгээ дарханд нэг салбартай. Dutch Chicken тэгэхээр заавал идээд үзээрэй. Анар Зоогийн хамгийн гоё амттай дахиад нь авлаа. Одоо энэ амттай идэж үзье guys. Энэ цавлгаатай байна. Аюу гоо чиглэлэг соус байна. Аюу гоё юм байна. Энэ болохоор дог юм билээ. Анар Зоог нь өнөөд нь амар хямдхан заяа. Тэгснэ. Доогоор аюу алдартай юм билээ. Үдэн. За доог нь идэж үзье. Хөөрхөн. Доогоос гоё юм зөөлхөн. Жижиг хэмжээтэй. Анар Зоог нь одоо ингээд энэ тэнд очиж байршилт юм байлээ. Одоо явуулын портер. Өнөөдөр бол яг 13-аас доошоо урдаа байдаг штэ. Централ молын яг үдэн зогсож байсан. Баахан хүмүүс очиолаа зогссон бүр айгүй их ачаалтай ажилт юм шиг амаа. За KFC-гийн хамгийн гоё амттай халуун ногоотой тэгэхээр сонгож авлаа. Одоо энэ амттай идэж үзье guys. Халуун ногоо нэг тийм амар их биш юм байна. Жоон сул нэгтэй. Дээр нь жоохон кетчуп тусаачлаа. Илүү дутуу амттай байхгүй юу гоё. Таалагдж байна. Замарсан Dutch Chicken, Анар Зоог, KFC гэдэг 3 чихний газар орлоо. Тэгээ комент үлдээсэн бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд guys дараагийн имчилгээр уулзцгаая.